За, хөөрхөн дүүнартаа үлгэр ярьдаг их чинь өнөөдөр болдоггүй бор өвгөн Монгол ардын үлгэрийг ярихаар бэлтлээ. Таалан сууж, тухлан сонсоорой. Болдоггүй бор өвгөн эртээ цагт нисдэг болон нисдэггүй бор морьтой болдоггүй бор өвгөн гэж байж гин. Өвгөн нэг удаа бор хоньноос нь цагаан хураг гарангуут баярлаад хурамст тэнгэрээ тахих болов гин. Тэгээд хургийг ихтэй хамт хээр орхиод хонио буцаачгаад иртэл хурамстын хон хэрээ хөөрхий хурганы нүдийг ухчихсан байж гин шүү. Болдоггүй бор өвгөн маш ихээр уурлаж нисдэг мориороо хэрэг гүйцэж очоод хушууг нь сух татаад оронд нь мод чихээд орхивгин. Хурамст тэнгэр хэрээг нь хорлсонд уурлан өвгөний нисдэг морийг идүүлэхээр хоёр чон явуулжээ. Өвгөн хоёр морьныхоо байрыг солин уйсанд хоёр чон мэдэлгүй нисдэггүй бор морийг идэвгэн. Болдоггүй бор өвгөн нисдэг мориороо хойноос нь хөөж хоёр чоныг барьж аваад арсыг нь амьдаар нь хуулаад салбайлгаад явуулчихжээ. Хурамст тэнгэр маш ихээр хилэгнэн болдоггүй бор өвгнийг хорлоод ир гэд хоёр чөтгөрөө илгээвгэн. Өвгөн бас л тэрийг мэдчихжээ. Тэгээд өвгөн тогоон дээр юм буцалгаж байхад нь хоёр чөтгөр ирээд туурганы завсраар симээрхэн хартал өвгөн нүур рүү нь өнөөх тогоо цацсан хоёр чөтгөрийн нүрийг шалт түлжгэн. Хурамаас тэнгэр маш ихээр хилэгнэн тэр муу өвгнийг алаад иргээд хоёр лууга явуулжгэн. Энэ удаа өвгөн болзоотын бор толгой дээр дээлээ тайлж шилбүүрэнд үлгэж орхиод хонио эргүүлэхээр явсан хооронд хоёр луу болзоотын бор толгойг нүүрс ботл нэргсэн байж гин. Тэгэнгүүт өвгөн хоёр лууг барьж аваад сүүлийн тас чавчжээ. Хурамст маш ихээр уурлаж болдоггүй бор өвгнийг дуудаж байцааж гин шүү. Өвгөнч би танд тахил өргөх гээд хургаа хээр оргисон байсан чинь хэрээ ирээд нүдийн ухаар нь хэрээг шийтгсэн юм гэж гин. Тэгтэл хоёр чоныг та нисдэг морийн минь идээд ир гэж явуулсан байхаар нь тэр хоёр чинь нисдэггүй морийн маань идчихээр нь бас шийтгсэн юм. Дараа нь бас хоёр чөтгөр чинь намайг хорлохын оронд гэрийг маань ураад байхаар нь нүрийн түлсэн юм. Тэрний дараа бас хоёр луу ирчгээд намайг биш болзоотын бор толгойг нэргчгээр нь би сүүлийн тасалсан юм хэмээн өөрийгөө өмгөөлсөнд хурамст бодож өвгнийг зөв юм хийжээ гэд шан харамж өгөөд шийтгэлгүйгээр буцаан гэрлүүн явуулсан юм гинлээ. За, өнөөдрийн үлгэрийг тухлан сонссон хөөрхөн дүүнартаа баярлалаа. Дараагийн үлгэрээрээ уулзцгаая.